Гэр бүлийн хүчирхийлэл бол эрх мэдлийн тэнцвэргүй харилцаанаас болж үүсдэг. Арх согтууруулахундаа ядуурл ажилгүйд бол нөлөөлдөг хүчин зүйл байгаа. Тэгэхээр гэр бүлийн суурь хүмүүжил хүчтэй өчгөн харилцаа бол гэр бүлийн хүчирхийллийн үндсэн суурь шалтгаан болдог байгаа. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүдийг харахад 25-аас 39 насны залуу гэр бүлүүдийн дунд гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их үлдэгдсэн байна. Улсын хэмжээнд 2021 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээлэл цагдаагийн байгууллага дээр 35726 бүртгэгдсэн. Өмнөх оны муу үетэй харьцуулахад 2% өссөн байгаа. Гэр бүлийн хүчирхийллийг бол МАС 1305 гэмтрийг бүртгэгдсэн. Өмнөх оны муу үетэй харьцуулахад 25% өссөн байгаа. За гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчил гэж байдаг. Энэ улсын хэмжээнд 8644 бүртгэгдсэн. Өмнөх оны муу үеэс 16%-аар буурсан байна. Хоногдоо цагдаагийн байгууллага дээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн эрх ашиг зөрчигдсөнтэй холбоотой дуудлага мэдээлэл 100-аас 150 бүртгэгдэж байна.